Та нар энэ гэрэлтэй хот аяны өрөөнд чухам ямар чиглэлээр өнөөдөр бол нэг 61,000 гаруй гэрэлтүүд байгаа. Тэгээ энэ 61,000 гэрэлтүүдийн ашигт засвар үйлдвэрийг хариуцдаг 13 мэргэжлийн гэрэлтүүдийн компаниуд нь төлөөд оролцсон адгийсэг байгуулагдаад бид нар юуны өмнө нэгдүгээр энэ нийтийн эзэмшлийн төв зам дагуу орон сууцны хороол дотор гэр хороол дотор байгаа гэрэлтүүдийн шонтой хэрнээ гэрэл настгүй ийм гэрэлтүүдийг хэн удаа гэрэлтэй болгоё. За хоёрдугаарт нь энэ дурдгдсан нийтийн эзэмшлийн зам талбайд улс нийслэл орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр бий болсон гэрэлтүүдийг улсын комисд ашиглагч байгууллагад нь хүлээлгэж өгөөгүй. Тэгээ эвдэрсэн, хэмхэрсэн, астгүй ийм мэдих засал сэлбэж ашиглагч байгууллагууд нь хүлээлгэж өгье. За 3 дугаарт нь орон сууцны дотор байгаа сөөхүүдийн мэдэлд байгаа хашаан дотор байгаа орчны байрны гаднах гэрэлтүүдийг гэрэлтэй болгоё. За 4-д нь гэр хорооллын голомдонд байгаа гэрэлтүүдийг гэрэлтэй болгоё. За 5-д нь хөшөө дурсгал төрийн болон соёлын шинж ухааны ийм томоохон байгууллагуудын гадна талын фасадыг гэрэлтэй болгоё гэсэн ийм зорилт тавьж ажилласан. За ингээд ажилласан 4 сарын хугацаанд бид нар нийтдээ нэг 210 байршилд за 14,200 кабелийг шинээр тавьж за 4,187 гэрлийг шонтой гэрэлгүй байсныг бүрэн гэрэлтэй болгож ингээд нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүдийн асалтыг 97 хувьтай байсныг бид нэр 98% болгож 1% ахиулсан ийм үр дүнтэй болсон юм аа. Нийслэлийн хэмжээний 61,000 орчим гэрэлтүүд байгаа. За ер нь бол стандартын дагуу бид нэг 90,000 орчим гэрэлтүүд байх ёстой гэдгийг тооцоос судалгаа байдаг. За энэ жил буюу 2019 онд энэ гэрэлтүүдийн салбарт улс нийслэл орон нутгийн хөгжлийн сан дээр бол их хэмжээний бас хөрөнгө тавигдсан. Гэрэлтүүдийн тоо энэ жил бол 14,000 орчим гэрэлтүүдийг нэмэхээр тооцоод байна. За тэгээд та бүхэнд бас ингээд дурдвал улсын төсвийн хөрөнгөөр 6.2 тэрбум төгрөгөөр гэрэлтүүдийн ажил хийгдэнэ. За нийслэлийн төсвөөр 3 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ. За энэ бол бид нэг 27 байршилд гэрэлтүүд хийхээр энэ гэрэлтүүд хийснээр 3,000 шиг гэрэлтүүд хийхээр ийм нөөц боломжтой байгаа. За нийслэлийн орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр 2.6 тэрбум төгрөгөөр гэрэлтүүд хийгдэнэ. За дүүрэг болон дүүргийн орон нутгийн хөгжлийн сангаар 2.4 тэрбум төгрөгөөр гэрэлтүүдийн ажил нийтдээ нийслэлийн хэмжээнд 14.4 тэрбум төгрөгийн за 7,350 шиг гэрэлтүүд хийхээр энэ төсөв хөрөнгө нь суугдсан. За тодорхой худалдаа авах үйл ажиллагаанд бол хийгдэж явж байгаа. За мөн энэ гашуунд бас дурдвал бид нар энэ Австрийн засгийн газрын зээлээр гэрэлтүүлэг хийх ажил Баян зүрэг сонгон найрхан дүүрэг дээр явж байгаа. За үнэлгээний ороо байгуулагдаад тендер нь зарлагдсан. Эдгээр гэрэлтүүлэг хийгдэх юм бол Улаанбаатар хотын хэмжээнд сонгон найрхан дүүрэг Баян зүрэг дүүргийн хэмжээнд 14,000 орчим гэрэлтүүлгийг нэмэхээр ийм сайн мэдээлэл байгаа. Сонгон найрхан Баян зүрх дүүргээс бусад дүүргүүд бол ерөнхийдөө 85-95% гэрэлтүүлэгтэй болцсон. Сонгон найрхан Баян зүрх дүүргээр бол гудамжаар бүр нэг бүрчлэн бүх гэрэлтүүлэггүй байршилд тараасыг гаргаад нэг бүрчлэн бүх судалгаа хийгдсэн байгаа. Тэгээ сая хэлсэнчлэн 18 оны хасаар нэг 90,000 орчим гэрэлтүүлэг байхад яг одоогийн төлөвлөлтөөр хот цаашаа тэлэхгүй бол одоогийн төлөвлөлтөөр нэг 90 орчим мянган гэрэлтүүлэгтэй байхад хот бүрэн гэрэлтэй болно гэсэн судалгаа байгаа.